За сайн байцгаана уу? За сайхан зуншиж байна уу манайхаа? За чи нэг лайв хийгээд даахжтай авсан юм. За аялал зугаалга сайн уу? Сайхан амарцгааж байна уу? Ажил төрөл сайн уу? За лайваар орж ирэх хүн байвал ороод ирнэ. Ерөөсөө тэгээд лайв угаасаа хадгалж юм чинь тийм ээ. Нэг ажилдаа явахаас өмнө ганц хоёр мэдээлэл өгчий гэж бодлоо. Уул нь би өглөө битсэн л дээ те нэг даатгалын тухай. Тэгээд тэрийгэ жоохон яриад өгчий гэж бодлоо. Тэгээд бас нэг ганц хоёр өөрчлөлт одоо чехэд болж байгаа тухай бас сонирхуулъя. За нэгдүгээр чехэд чинь одоо юу яах юм бэ штэ. Одоо Чехийн дэвсгэрт мөнгөнд дэвсгэртүүд нь шүү дээ. Одоо 100, 200, 500 тэгээд 1000 тэгээд 2000 гээд байдаг тийм ээ. Тэгээ эдгээр маань одоо ингээд удахгүй хүчингү болох юм байна. Он гараад хүчингү болоод тэгээд бүх тэмдэгтнүүд одоо бүх мөнгөнд тэмдэгтнүүд нэг зурагтай болох юм байна. За тэгэхээр Ардын банкны одоо мэдгдснээр одоо жилийн дараа одоо гүйлгэнээс бол эдгээр мөнгөнд тэмдэгтүүд нь гарнаа гэсэн ийм мэдээлэл гарсан байна. Тэгэхээр 7 сарын 1-ээс одоо өөрөөр хэлбэл жилийн дараа 2022 оны 7 сарын 1-ээс 2024 оны одоо 6 сарын 30 хүртэл одоо энэ мөнгөнд тэмдэгтнүүдийн бол сольж өгөх юм байна. За тэгээд маш их одоо би энэ дээр юу гэж хэлэх гээд байна гэхээр ерөнхийдөө бол одоо нэг гахаандаа мөнгө хадгалдаг энэ тэнд одоо ингээд хадгаламжинд мөнгө байршуулдаг чинь яг банкнд байршуулсан бол мэдээж хэрэг тэр чинь тэгээ автоматар солигдсон шүү дээ тийм ээ. Гэртээ даандаг мөнгө төгрөгийг хадгалдаг хүүхдүүд байх юм бол одоо энэ дээр бас нэг болгоомжтой байж одоо жил гэдэг чинь тэгэл нэг мэтгэд болчих шүү угаасаа. Дараа жилээс одоо энэ мөнгө тэмдэгтнүүд чинь хүчингү болох нь байна шүү. Солигдох нь байна шүү. Тийм болохоор энэ дээр та хэд маань бас анхаараарай. За нэг юм сонир мэдгэл байна. Тэгэхээр одоо 100, 200, 500, 1000, 2000 тэмдэгсгэртүүд бол чехэд солигдох юм байна. За нэг юм сониртай байгаа. За хэрвээ Монголд очичоод жишээлбэл те Монгол явчаад одоо хэмжээний одоо корона Монгол руу авч явсан байдаг юм уу мэдгүй магадгүй тийм мөнгө байгаа бол та хэд маань одоо чехэд хэрвээ ирэх юм бол заавал одоо тэрийг евро болгож одоо ингэж хадгалсан дээр байх нь байна шүү. За хоёр дахь сан юу гэдгийг гэхээр одоо жоохон хүүхдэд 12-аас 15 насны хүүхдэд одоо ковид шинжилгээ биш ковидын эсрэг одоо вакцины хийгээд эхэлжлээ. 7 сарын 1-ээс эхлээд шинжилгээ хийгээд эхэлжлээ. Тийм болохоор хүүхдүүд 12-аас 15 насны хүүхдүүд бол одоо Pfizer зөвхөн Pfizer буюу BioNTech-ийг зөвхөн хийн гэсэн ийм захирамж гараад одоо хийгээд эхэлж байгаа юм байна. Тийм болохоор одоо хүүхдүүдэд та хэд маань вакциндаа хамруулаарай. Тэгээ вакциндаа хамруулчих юм бол бас ийш тийшээ явахт нь хүртэл амар шүү дээ тийм ээ. За ийш тийшээ явна гэдэгт бол та хэдтэй бас юу зөвлөх гээд байна гэхэлэр ийш тийшээ манайхан аягүйх явж байна тийм ээ. За тэгээд энэ дээр юу гэж харагдаад байна гэхэлэр Pfizer шинжилгээ вакцинд хамрагдсан ч гэсэн та 11 хоёр дахь тунгаа хийлгсэн ч байлаа гэсэн 14 хоногийн дараа аялж болох ийм эрх чинь үүснэ. За тэгээд 1-2 дахь вакцина хийлгэсний дараа та заавал вакцинд хамрагдсан тухай Европын одоо тэр англи хэл дээр нь бичсэн, чех хэл дээр нь бичсэн тэр сертификатын заавал татаж аваад цүнхлээд явж байгаарэ. Хүмүүсээ 14 хоног болоогүй бол та ийш тийшээ зорчих бол заавал PCR-ийн шинжилгээ өгнө. Шинжилгээгээ өгөхөө бити мартаарай. За онгоцон суудаг PCR-ийн шинжилгээ өгөөгүй бүгээс болоод одоо чек дийсэж байгаа нь ер нь яг онгоцон дээр очихлаар 7500 төгрөгөөр одоо яарвчилсан төрөвчлсөн шинжилгээ авчихна гэсэн шүү. Тэгэхээр та хэд манайда тийгч их мөнгөний одоо шатлалтанд орвоо. Энэ бол одоо маш хэрсэлтэй шүү дээ тий. Тийм болохоор та хэд маань PCR-ийн шинжилгээгээ одоо тэр 72 цагт нь багтаагаад одоо аваад даандангүй одоо Франц руу, Герман руу, Монгол руу одоо явж байгаа хүмүүс маань вакцинд хамрагдсан гэж тоохгүй яваад иж болохгүй шүү. Вакцинд хамрагдсан ч гэсэн нэгдүгээр заавал сертификат аавна. Хоёрдугаар заавал хэрвээ 14 хоног болоог бол заавал та PCR-ийн шинжилгээ дахин өгчээж явна шүү. Өгчээж аялна шүү. Тэрийгээ та хэд маань бити мартаарай. За Оросын холбооны улс руу аваад явж байгаа хүмүүс бас анхааруулхад Оросууд чехүүд чинь бас нэг жоохон харьцан аягүй муутай байгаа шүү дээ. Хөршөөдөр бол одоо хоорондоо бодолцоод байгаа шүү дээ. Тэрийг та хэд маань бас гадарсан байх. Тэгэхээр тэр жоохон таагүй одоо тийм мэдээнүүд байгаад байгаа. Тийм учраас ер нь яг Оросоор
яваад маш их одоо хямдхан билетээр одоо дамжиж одоо Улаанбаатар орно гэх юм бол тэрнээс одоо татгалцсан дээр байна шүү. Та хэд маань яг ерөн Стокгольмор юм уу Франкфуртаар одоо тэгж ниссэн хамаагүй дээр байна. Оросууд ерөөсөө би Орос дотоороо бол тийм зорчих асуудлыг бол бүрэн хориглочод байгаа шүү. Тийм болохоор одоо тэр улс хоорондоо харилцаанд дач байдаг юм уу одоо юунда ковид босооч болдг юм уу аль аль нь ч бас нөлөөлж байгаа бах тийм болохоор нэг тийм ширмэцэрээр дамжин гэсэн онгоцыг болж лүгэл бити аваарэ гэж л ингэж анхааруулах гээд байна. Тийм болохоор одоо энэ Франкфурт тий Стамбул эдгээр ч одоо арай илүү найдвартай байна шүү. Тэгэхээр онгоцны билетээр шатах ч юм уу эсвэл одоо янз бүрийн ПСР шинжилгээ өгөөгүй онгоцны буудлын дээр очсноос болоод та хэд маань одоо маш их шатлалтанд орвоо. За ийш тийшээ нисэж байгаа одоо Франц руу нисэж байгаа одоо Герман, Бельги руу нисэж байгаа хүмүүсээс сүүлийн үед бас хүмүүс ярьж байгааг сонсоход та нар онгоцны билет авчаад ирж очих билетээ авахдаа заавал одоо хевлээд ч юм уу гар утсандаа ч юм уу сануулаад тэр банк кодоо айгуу сайн утсандаа суулгаж авах хэрэгтэй. Ирж очих билет одолдоод авцсан гэдэг. Тэгээ буцаад нисэх болсон чинь нөгөө банк код нь байхгүй. Тэгээд одоо тэр онгоцны билет ч өгч байгаа шүү. Тийм болохоор та хэд маань бушуухан тэр билет авсан л бол одоо нэг ийм хар өнгөтэй ийм ширхэгтэй код байдаг шүү дээ, QR код. Тэр QR кодоо гар утсандаа сануулад авах юм уу? Эсвэл одоо бүр цаасаар бүр хевлээд ингээд ирж очих билетээ найдвартай хевлээд авч явж ингэж аялаарэ. Тэгэхгүй бол бас тэрнээсээ болоод бас одоо бас мөнгөний шатлалтанд орцгоохч асуудал орчих вэ та хэд маань. Энэ их аялж байгаа улсууд дотор иймэрхүү асуудал бас байдаг юм байна гэж сонслоо. Тэгэхээр та хэд маань ч гэсэн энэ дээр бас анхаарч ажиллана үсттэй. Анхаарч аялна үсттэй. Тийм ээ. Тэгэхээр ирж тийшээ явж байгаа хүмүүс ер нь одоо энэ ковидын үеэр бол ерөөсөө шинжилгээгээ өгсөн байна уу, вакцина өгсөн байна уу, онгоцныхаа билетийг яг яс авсан байна уу ерөөсөө юм болгоныгоо тэгэл бичиг баримтны чинь хугацаа ямар байна, ягаан картны чинь хугацаа хэтэрхий их тулчихсан ч юм уу, одоо ягаан картны өсөлтөд өргөдөлтөд орцсон идэр байх юм бол одоо тэр ОМП дээр очоод ягаан картаа би ингээд хүсэлт өгсөн, ягаан картгүй байгаа нөхцөл аялж болох уу гэж болно шүү дээ. Хамгийн гол нь ОМП дээр очоод та нар би ингээд юун дээр ах эгч дээр очиод ирээ, аав ээж дээр очиод ирээ. Тийм учраас түр юм шитик нааж өгөөч, паспортон дээр маань гээд ингэж одоо зөвлөгөө авч ОМП-гээс түр одоо виз даруулаарай, улаан паспортон дээр тэгж явна шүү. Тэгэхгүй та хэд маань бас ингээд уул нь бол яг ягаан картны өргөдөл өгсөн байхад бол нэг хийж тийшээ явах бол шаардлагагүй гэж үздэг. Одоо үнэхээр яг явах шаардлага гарах юм бол ОМП дээр очиод түр виз даруулаад ингэж явцгаагаарай. За улаан паспортны хугацаагаа хараарай. Би дахин хэлдэг шүү. Та хэд маань хугацаа тунд болсон байгаа бол айгүй эртхэн одоо Улаанбаатарт паспортаа шинээр захиалаарай. Эсвэл одоо энэ элчин сайд яаманд одоо паспортаа эртхэн захиалаарай. Иймэрхүү асуудлууд хийгээрэй. За дараагийн нэг асуудал юу вэ? Одоо маш их жоохон хүүхдүүд аяг төрж тийм манай чигч одоо маш их хүүхдүүдтэй болж байна. Хүн ам өсөж байна. Монголын маань одоо хүүхдүүд аяг их нэмэгдэж байна. Тэгээ тэднэртэй хэлэхэд одоо та нар маань нэг хүүхэд төрүүлэнгүүтээ одоо бити тэр 60 хоногийн хүлээгээд хугацаагийн тулгсан хойно бүр 61 хоногт бүр материал авч өгөөд хүүхдээ төрөнгүүт нь бизнес асуудалд оруулчихлаа. Би тэн дээр юу гэж хэлэх гээд байна гэхээр ерөөсөө маань та хэд маань одоо тэр паспортын авангуудаар родны листэл гарсан л бол матрикаас родны листэл гарсан бол ерөөсөө шууд ОМП дээр очоод тэр 1000 короны тэр өргөдлийн бичээд тэгээд материалыг өгөөрэй. Тэгэхгүй бол ерөөсөө тэр юмыг нэг тайван байж байгаа нөгөө хүүхдтэйгээ зууралцаараа одоо тэгээд нэг өрхийн эмчт нь очиж үзүүлж ингэж явсаар л нэг мэтгэд нөгөө 60 хоног нь дууссан байдаг. Тэгээд одоо ийм асуудал үүсэж байгаа шүү. Тийм болохоор их биш л дээ. Тэгтээ нэг ганц хоёр тийм хайхрамжгүй анхааралгүйгээсээ болоод одоо дөнгөж төрсэн хүүхдийг одоо бичиг баримтны асуудалд оруулж болохгүй шүү. Тийм болохоор та хэд маань маш хурдан одоо тэр эхний сард нь л ерөөсөө амжуулаад ОМП-д одоо хүүхд төрснийгөө мэдэгдээд бүртгүүлээрэй л гэж ингэж хэлэх гээд байна. За улаан паспорт хугацаа дуусаад 5 сар болсон бол яах ёстой их чиг. Яагаад ийм олон сар хугацаа дууссан паспорттой чи яваад байгаа юм болоо? Мэдээ шинэ паспорт захиалаач яа. Одон чимэгч өвдөр. Шинэ паспорт мэндүү захиалаад авцруулах хэрэгтэй шүү дээ. Яаралтай авцруул. Одоо нэг үеэ бодвол онгоц одоо сайн нисэж шүү дээ. Паспортны хосролттой бол одоо нэг үсэг үл яг нэг ковидос болоод онгоц нисэхгүй байсан үед бол бид нар бол ковидыг урдаа бариад ОМП дээр очиод энэ ковидос болоод бид нар чинь ингээд
захиасан паспорт авч чадахгүй байсан ч гэдэг юм уу, юм удаашралтай байсан гэдэг нэг юм шалтгаан хилээд жон гэдэг нэг юм болгоод торгуулгүй салдаг байсан бол одоо бол торгоо шүү, аюул онгоц аюул нисэж чинь. Тийм болохоор торгуулд орчихваа. Ийм олон сар бол ер нь ямарваа бичиг баримт хугацаанаас нь өмнө та хэд маань амжуулж сурах хамгийн чухал байх шүү. Хүний нутагт бид нар чинь одоо ерөөсөн хамгийн чухал юм юу вэ? Бичиг баримтаа. Хамгийн чухал нь бичиг баримт шүү дээ хүүхдүүд минь. Тийм болохоор та хэд маань ерөөс бичиг баримтаа яг хугацаанд нь чинь тань байлгаж байвал их зүгээр байна. Тэгэхээр мэдээ одоо 5 сарын хугацаа дууссан бол одоо яаралтай паспорт аваад одоо ингээд бүр болохгүй бол одоо тэр Монголоос аваад нааша явуулах хүн олдохгүй энэ тэр асуудал байгаа бол тэр паспортын зургийг чатарч хамаагүй аваад онпэд би одоо ингээд уул нь ингээд паспорт авсан байгаа шүү одоо өнөө маргааш шүү ингээд хүнээр авцруулах гэж байгаа шүү ч гэдэг юм одоо очиод бүр мэдгэжсэн дээр шүү. Тэгэхгүй бол ийм олон сар паспортгүй байна гэдэг чи үсэв. Тэ улаан паспорт хүчингүүл бол тэгээд бус бичиг баримт бүх бичиг баримт бол хүчингүүл гэсэн үг шүү дээ. Нэгэсэн та тий. За тийм болохоор мэд одоо яаралтай улаан паспортаа авцруулж бичиг баримтаа цэгцлээрээ. За, урилга хизэнээс гарах болоо гэж байна. За, урилгын талаар их чинь нэг асуусан чинь ерөнхийдөө бол Чех бол урилга бол гаргахад бол хамаагүй манайх бол гаргаж болно гэж байгаа. Хамгийн гол нь танаа Монголын элчин сайдаас одоо бол одоо урилгын одоо визийг урилгаар визээр одоо Чех руу жишээлбэл Чех орн бол манай монголч нь одоо улаан зоонд байгаа шүү дээ. Айгу ковид аюухтай байгаа учраас аялах жуулчлах хэлбэрийг бол одоо зогсоодсон байгаа юм байна. Тийм болохоор та хэд маань одоо урилга бол одоохондоо бүтэхгүй болов гэж бодож байна. Тийм бол урилга эндээс гаргуулад явууллаа ч гэсэн виз гарахгүй гэсэн ийм асуудал байгаа шүү. Тийм болохоор одоохондоо урилга жоохон азансан дээр хаа гэж чинь зөвлөх байна. За ихч чата хараарай гэнэ. За тэгнэ чинь чата харъя. За дээр нэг чатар бас хүүхдүүд аягүйх одоо банкны зээл гаргаж байгаа юу гэж асуугаад байлаа. Ерөнхийдөө бол Ческос Британаас би нэг асууж үзсэн. Ер нь бол ковидос болоод ер нь гад 3 дахь орны хүмүүст бол бид нар бол зээлээ бол аль болохоор ингээд хязгаартай байгаа. Тийм болохоор одоо нэг их хэмжээгээр дандаагүй зээлийг бол одоо гаргахгүй хэвээр байгаа. Тийм болохоор яг травал авцсан юм уу эсвэл одоо Чехийн иргэн болсон хүмүүст бол хүсэлт гаргаж болно гэсэн ийм хариу өгч илээ шүү. Тэгээ бусад банкуд бол мэдхгүй их чинь бас явж үзээгүй байгаа. Ерөнхийдөө л эдгээр нэг цаанаа нэг бас бодлого бас байгаа болов гэж бодож байна. Тий. Ажилгүй болох эрсдэл айгүй хөндөр шүү дээ бас тийм ээ. За манай хотын хүн харин харахгүй явчихжээ. Окей гэж баярлалаа. Юугаа харахгүй явцсан гэж айгүй нөө юу байгаа юу? Хүүхдийн даатгалын талаар яриач гинэ. Хүүхдийн даатгалын за хүүхэд одоо Монголоос виз гарангуут нь ерөөсөө за ингээд яамныхан та нар руу уцтаа за хүүхдийнхээ визийг ирж авна уу даатгалаа хийлгээд виз аавна уу гэж хэлдэг. За тэгэнгүүт чинь та хэд маань одоо Чехэд байгаа коммерц ямарваа нэг даатгал ч юм уу одоо ямарваа нэг одоо Чехийн албан ёсны цагдаад хүлийн зөвшөөрөгдсөн даатгалыг хийлгээд та нар элчин сайдын яамд очиод хүүхдийнхээ визийг даруулаад авдаг. Тийм ээ. За тэгэхээр та хэд маань эгчийнхэн хувьд бол юу яаж хийдгүү гэхээр би чинь славя даатгал хийдэг штэ. Тэгэхээр одоо 8 сард би тэд офис өөрийнхөө даатгалын салбарыг 8 сард офис Улаанбаатарт нийн. За тэгээд тийм болохоор ерөөсөө заавал одоо Чехээс авч дамжуулах тийм асуудал бол угаасаа байхгүй болох тал дээр чинь нэлээд ажиллаа. Тэр маань сайхан бүтэмжтэй болсон. Тийм болохоор одоо миний төлөөлөгч Улаанбаатар хотод ажиллана. Тийм болохоор би эндээс зөвхөн албан ёсны бүрт хамгатай тэгээд Улаанбаатараас танад даатгалаа хийлгээд Монголд байгаа хүн Монголоос очиж аваад Монголынхаа дансанд мөнгөний хийгээд эсвэл Чехийн дансаас одоо Чехэд байгаа хүн ч гэсэн хийх юм бол Чехийн дансаар над руу ч хийсэн болно хамаагүй. Тэгээд очиод авчнаа. Тийм болохоор тэрэнд бол чирэгдлэл ерөөсөө байхгүй. Яг хэрвээ Монголоос офисоос очиж авахгүй гэх юм бол яг хөргөлт бас хийн. За тэр хөргөлтийн бас нэг 5-10 цаас бол мэдээж хэрэг бас 5-1000 цаас ч юм уу тэр байх мэдээж хэрэг хөрөхгүй бид өөрсдөө очиод авчин гэвэл бас бүрэн боломжтой. За хүүхдийн даатгалыг бол та нар тэр тэргүй одоо жишээлбэл за хүүхдийн даатгал дээр 2 янз тийм ээ. Хэрвээ ээж аав нь энэ травал авсан байгаа бол тийм ээ ээж аав нь энэ травал авсан байгаа бол заавал жилээр юм уу одоо бүр 2 жилээр хийх шаардлагагүй. Хэрвээ ээж аав нь травал
авах болоогүй байгаа бол үндсэндээ бол та нар хүүхдийн даатгалыг ер нь нэг жилээр бага хугацаанд л юм жилээр хийлгэсэн ерөөсөө асуудал байхгүй. Яг тэгвэл тэр тедэргүй энд ирээд тэр даатгалыг үргэлжлүүлээл ягаан картны нөө өсөлт өгнө шүү дээ. Тэгт чинь дахиад даатгал хэрэгтэй болно. Тийм болохоор нэг жилийн даатгал хийчих. Манай Славия бол ерөнхийдөө нэг одоо нэг 13,800 та байгаа. Тийм. За тийм болохоор бүтэн жилийн даатгалыг тэгээд гэрээ дэмжтэй бол үнэгүй үзүүлээд эм тариагаа аваад дэмжлэгийг хийх бүрэн боломжтой. Хэрвээ тухай танаа хот юм уу тосгонд дүүрэгт чинь Слави даатгалын одоо гэрээ дэмж байхгүй бол бэлэн мөнгө өгч үзүүлээд дараа нь даатгалын салбараас мөнгө авах юм боломжтой байдаг. Гэхдээ 100% тэр мөнгө бол буцаж ийн үгүй бол бас үгүй. Мэдээж хэрэг бас ямар үйлчлэгээ хийлгэснээсээ бас шалтгаална. Зарим имийг бол та нар жишээлбэл өөрсдөө худалдаж авах ёстой. Даатгал төлөх ёсгүй тийм юм хүртэл байдаг шүү дээ. Тийх юм бол даатгалын газар татгалздаг. Даатгалаас төлөгдөх ёстой одоо янз бүрийн вакцин ч юм уу, янз бүрийн эм тариа, эмчид үзүүлсэн одоо уран зөөн хорон ч гэх юм тэр болгоны чинь бол даатгал бараг л үндсэндээ ер нь нэг 80-90-аас 90% мөнгө бол буцаж олгогддог шүү дээ. Тий, олгодох. Яг нэг сараас 3 сарын хугацаанд хэрвээ ямарваа нэг таны мөнгө олдохгүй ямар нэг байгаа бол яг өсөлт гаргаж болно. Тэгээд тэд нар ямар шалтгаанаар гэдгийг нэг их тайлбарлагдсан байлээ тэднийг. Ер нь бол яг боломжтой буцаан олох боломжтой гэсэн мөнгнүүд бол хүмүүсийн дасар орцсон л байдаг. Ер нь нэг сар 2 сарын хугацаанд л орцсон байдаг. Тий. За даатгалын нэгэндээ ярьсан чинь одоо сая одоо Чехэд чинь парламентэнд нь одоо хуралдаад одоо юм энэ бүх одоо Чехэд орж ирж байгаа гадаадын хүмүүсийн одоо эрүүл мэндийн даатгалд аягүй том хуулийн өөрчлөлт оруулахаар болчихлоо шүү дээ. Тэгээд одоо ерөнхийлөгч нь гар үсэг зураад үндсэн хуулийн хэрэгжилт нь одоо 8 сарын 2-наас эхэлнэ гэж ингэж бичээд байна. Тэгэхээр тэр бол маш үнэлэлтэй байх бах. Тийм учраас одоо та хэд би юу гэж анхааруулах гээд байна. Тэгэхээр 8 сарын 2-наас өмнө хэрвээ та одоо таны Монголоос ирж байгаа хүүхэд жишээлбэл 9-10 сард эдгээр ирж байгаа бол эсвэл Монголоос ирж байгаа гэр бүл дагсан одоо визтэй ирж байгаа хүмүүс эдгээр байх юм бол одоо хямд байгаад дэр нь даатгалаарай гэж ингэж зөвлөх гэдэг юм чинь. Одоо даатгалууд чинь үндсэндээ яг нэг 10 хэдэн мянган цаас төлөөд ингээд даатгал авчлаа гэж бодъё. Тэгээ хөөгччээ том хүнчээ. Тэгэхдээ бол энэ чинь бүтэн жилийн даатгал шүү дээ. Тэгэхэд одоо 8 сарын 2-ноос коммерц даатгалууд бол бүр айгүй өндөр үнэтэй болох нэ. Ер нь хамгийн хямд нь гэхэл 28,500 гэж ингэж бичээтэй. 28,300 гэлөө. Тэгэхээр тийм болохоор даандаагүй энэ дээр айгүй хин хилмигдэх үү гэхээр ерөөс оюутнууд айгүй хилмигдэх юм байна. Оюутнуудыг одоо бүр шууд 8 сарын 2-наас эхлээд бүгдээрээ 28,300-аар даатгуулах бүр албан ёсны тийм шалтгаанд орох нэ. Тэгэхээр эдгээр яаж юм гэхээр ВСП охин компани, ВСП-ийн охин компани буюу ВСП одоо Пегэр даатгуулсан байх юм байна. Тэгэхээр энэ бас л дотроо бол маш их зөрчилдөөнтэй одоо энэ бол үнэхээр монопол эрхтэй болох нэ. ВСП бол аюулх монопол эрхтэй болох нь жижиг одоо энэ коммерц даатгалуудыг бол одоо жиих одоо тийм асуудалд орхон гэсэн маш их маргаантай байгаа юм билээ. Гэхдээ сая ч одоо Сенатд нь хуралдаад 180 хүнээс 108 нь одоо хүлийн зөвшөөрсөн байна шүү дээ. Одоо манай улсын их хурлын гишүүд шиг одоо тийм санал хураалтаар 108 хүн зөвшөөрсөн. Тэгэхээр 180-аас 108 гэдэг чинь баг ихэнх нь зөвшөөрсөн. Тэгээ одоо ерөнхийлөгч нь одоо гар үсэг зурчих юм бол одоо 8 сарын 2-ноос одоо энэ хууль хэрэгжиж эхэлх юм байна. За тэгэхээр одоо энэ 28,300 крон төлөхгүй тул та нар одоо даатгалууд чинь хямд байгаа юм чинь 8 сараас өмнө өөрөөр хэлбэл одоо энэ 7 сар даатгал хийлгэх юм бол дандаагүй энэ гэр бүл дагж байгаа, дандаагүй өөрсдөө даатгаж байгаа одоо нэг янз бүрийн хуваараа хөдөлмөр эрхэлж байгаа ч юм уу тийм хүмүүс байдаг шүү дээ. Заавал өөрөө даатгалаа төлдөг. Одоо албан ёсны одоо ВСП даатгалгүй хүмүүс гэсэн үг. Тэд нар байх юм бол жилдээ одоо ийм хямдхан даатгалаа нэг 3-5 жилээр хийлгэх юм бол нэг 30-40 мянган цаасаар хийлгэж штэ тий. Тэгсэн дээр болчиход байна. Тэгэхгүй бол та нар жилдээ бараг 28 мянган цаас төлнө гэдэг чинь амар үнэтэй зардал аягүй үнэтэй болох нь шүү даатгалууд. Тийм тэр бас сэтгэл бас зовоосон юм асуудал гарах нь дээ л гэж би хараад байгаа. Тийм болохоор та нар аюу хямд байгаа дээр нь болж л өгвөл одоо мөнгө төгрөгөө зохицуулаад ганцхан жилийн даатгалаар бараг тэгээд бид нар чинь 4 жилийн даатгал хийлгсэн дээр болчиход байгаа байхгүй юу. Тэгэхгүй бол та нар 28 мянган цаас гэдэг чинь жил болгон 28 гэж явах юм л хэцүү шүү дээ. Үнэхээр их мөнгө зардал гарна гэсэн үг.
Энэ дээр та хэд маань бас гэр бүлээр яриад аль болохоор одоо төрөвчлсэн, яарвчлсан одоо тийм юм мөнгө төгрөгөө зохицуулах юм асуултанд хүрэхгүй болохгүй нэ шүү. Тийм. За яг нялх нарай хөөхд юу болох нь. Тэгээд энэ даатгал чинь юу яана гэж байгаа байхгүй 5 жилийн хугацаанд бол хүчнэтэй одоо байх болон 5 жил болоод Чехэд 5 жил амьдарсан байх юм бол хувь хүн өөрийнхөө даатгалыг сонгох бүр хэрэгтэй болно гэсэн ийм заалтаас нэмэлт заалт орж байгаа юм билээ. За тэр ч тэгээд одоо бүр мэдгүй юу болох юм байна. Одоо тэгээ 8 сарын 2-наас хууль хэрэгжээд ирэхлээр албан ёсны хууль гараад ирэхлээр их чин та хэдтэй бас дэлгэрэнгүй лайв хийж өгье гэж бодож байна. Бас юу гараад ирэх бах. Тэг илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй болох бах. Тийм ээ. За тэгэхээр та хэд маань даатгал дээр их одоо сүүлийн үед аягүй хуцаар асууж байгаа шүү дээ. Нэг шиг даатгал хийлгээгээ те. Тийм болохоор та хэд маань бүтэн жилийн даатгал дээр хийлгэж байгаа хүүхдүүд том хүүхдүүд даандаагүй нэг та тэр болгон вакцин хийлгээл тэр болгон тэгэл гүгээд ах юм биш. Нэг тэр болгон өвчөө ороод идэв биш те. Тийм болохоор та хэд маань тэр 13,000 гаруй ч юм уу одоо тэр ямар таамаар даатгал хийлгэжсэн тэр хямд даатгалын газар руу хандаад их хэмжээгээр бүр 2-3 жилээр травал тулталд хийлгэчүүл яасан мөнгөний боломжтой байл гэсэн ийм л санаа байгаад байгаа шүү гэж байна. Тэг. Энийг та хэд маань бас судлах нь. Тэгээ боломж байвал тэгсэн дээр байх шүү л гэж ингэ зөвлөх гэдэг. За тэгэхээр одоо даандаангуу энэ даатгалууд чинь одоо хүүхдүүд даатгаад эхэллээ шүү дээ. Тэгэхээр 12-аас 15 насны хүүхд вакцин хийлгэсэн байхад та нар комплекс даатгалтай болвол ВЗП-гээс бусад даатгалтай хүмүүс болвол буцаагаад нөгөө даатгалын газар руу мөнгөний буцааж өгнө гэж яриад байгаа шүү дээ. 8 сарын 2-наас аягүй л энэ болохгүй болчих шүү. Та нар мөнгө буцааж олж авч чадахгүй болох магадгүй байна шүү. Одоо ер нь Чехийг ингээд хэдүүлээ нэг үгүй ярихад улмал ингээд нарийсаал улмал аягүй одоо чангадаад л байна. Ер нь гадаад хүмүүсийг аягүй чангаж дандаа 3-40 орны хүмүүс идэрэж байгаа. За бүр Европын холбооны хүмүүстэй гэр бүл болсон хүмүүс юм уу бүр юу тийм Чехийн иргэнд бол бүр албан журмаар ВЗП болох юм байна. Тэгж үтсэн байлээ. Албан журмаар гэж байгаа хгүй тэгэхээр бас ортол болох баха. За ийм мэдээлэл байна. За гэр бүл нэгдлэгээр бичиг баримтаа бүрдүүлэх хүн даатгал бас хийх ёстой юу? Тэгэлгүй яг юм виз нь гарчингууд нь заавал даатгалах ёстой. Тэгэхгүй ер нь л эдний цагдаагийн тавьж байгаа шаардлага та Чех улсад амьдрах тавьж байгаа нэг том шаардлагын нэг нь та эрүүл мэндтэй даатгалтай байх ёстой. Та өвдөж зовдох юм бол хинт харьцах юм. Таны бэлэн мөнгө байхгүй бол та даатгал байхгүй бол та бэлэн мөнгө байхгүй шүү бидэрт. Тийм их хэмжээний бэлэн мөнгө байхгүй. Одоо зөвхөн нэг эмнэлэг твтэл нэг 2-3 хоног эмнэлэг твчихэд л одоо өчнөө мөнгө гардаг шүү дээ. За хаглаа малганд орвол бүр аюул болно шүү дээ. Тэгэхэд даатгалтай улсууд бол буцаад даатгал мөнгө төлсөн ч гэсэн буцаагаад олоод аавна ятчих. ВЗП-тэй улсууд бол угаасаа тэр асуудал байхгүй шүү дээ. Ажил олгогчтой өөрөө ВЗП тийм улсууд бол одоохондоо энэ хууль яаж хэрэгжих нь чинь сайн ойлгоогүй байгаа, сайн мэдээгүй байгаа. Ер нь бол гайгүй бах. Гэхдээ бас мөнгөний хэмжээ нэмэгдэх юм уу бас мэдэхгүй байна. Магадгүй л байх гэж бодоод байна. Ерөнхийдөө бол ер нь даатгалын асуудал дээр нэлээд бас өөрчлөлт орох нэ гэдгийг та хэд маань ойлгоод авчих зүгээр баха. За ВЗП 33,000 болсон байна лээ гэнэ ёо. Яг тийм. Одоо тэр ВЗП плюс чинь бол 28,000 яг явж байгаа гэж хэлсэн шүү дээ. Одоо тэгэхээр аргагүй бас сенатын дотроо бас ингээд зөрчилдөөтэй хэрүүлтэй аюу их удаан хэрэлдсэн гэж байгаа аахгүй хэрэлдэж байгаа одоо маргацсны эзэн дээрээс тэгэл одоо яхахгүй энэ ВСП-г бол ингэж монополчулж болохгүй энэ ч одоо хитрхи одоо тийм бараг нэг мафи хэмжээний одоо тий бүх хэмжнэрийг хатгацсан бүх одоо ингээд даатгалуудыг баццсан одоо ийм байдал одоо хүрэх ийм асуудал гарах нэ гэсэн ийм аргаан их л гарсан юм билээ л дээ одоо тэгээд харчлаа. Бид нарт одоо хэрхэн яаж цаашдаа үйлчлэхийг хэдүүлээ харчлаа. Аялын даатгалууд одоо жишээлбэл нөгөө бид нар авдаг шүү дээ виза авчингууд зүгээр нэг эренгүүтээ шууд ажилд орох тийм аялын даатгалууд бол хэвээрээ байх болов гэж бодоод байна. Гэхдээ бас мэдэхгүй. Юмыг яаж мэдгүй виз нь гарцсан байгаа улсууд юмыг яаж мэдгүй хямд байгаа дээр нэг чинь сарын 600 короноор хийж байгаа шүү. Тэгэхээр тэр даатгалыг та нар маань хийлгээд авчаарай. Тэртээ тэргүүл нааш ирэхээс хойш ирээд л шууд ягаан картаа солиулна. Тийм ээ удаан хугацааныхаа визийг авахт чинь тэртээ тэргүй ажил олгогчтой нарыг та эдийг маань хүлээгээд авцсан байх юм бол асуудал байхгүй шүү дээ. ВЗП-тэй болчихно. ВЗП гэдэг чинь одоо эдний Чех улсын үндсэн даатгалтай болчихно. Тэгэхээр бүх хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн энэ даатгал гэдэг шүү дээ тийм ээ. Тийм болохоор
холбогдоорой яаралтай мөнгө төгрөгөө төлөө таад маань бас нэг хямд байгаа дэр ийм юмнуудыг бас зохицуулж явна шүү хэдүүлээ. Тий. Бас нэг жоохон 5-10 цаас жоохон татуу төлмөр байна. Тий. ВСП юм уу ВСП дээр охин компани гэж яриад байгаа. Тэд нар чинь нэг аюултай мөнгө төлсөн ч гэсэн буцаан олголт ерөөсөө болдоггүй шүү дээ. Барагтаа бол бүтэн жил чи нэг чимчд үзүүлээг орч хамд юу ч буцааж олддоггүй. Харамсалтай шүү дээ. Тийм юм байдаг л та бас. Тэгэхээр тийм юм жоохон давраасан тийм шийдвэр гарчшгүй л гэж би бас дотор бодоод байгаа. За өглөөний мэнд мундаг ихчтэй амжилт хүсье. За маш их баярлалаа. Амжилт биднэрт бүгдээрэнд маань маш их хэрэгтэй. Амжилттай л явна шүү дээ хэдүүлээ бүгдээрээ тий. Маш их баярлалаа. За өглөөний мэнд аюу өглөө эрт хийж байгаа шүү дээ гэж таа. За энэ юу гэнэ? За энийг уншчихъя. Энд ирсэн хүүхдийн даатгал 8 сарын 1-ээс цагдаа дээр зөвхөн ВСП хийнэ гэсэн сураг яваад байна. Тэгэхээр өндөр төлбөртэй тул явах талаар маргааш нэг шийдвэр гарсан талаар мэдээлэл байна уу? Харин би сая ярьлаа шүү дээ. Ерөнхийдөө бол хүүхдийн даатгал 8 сарын 2-наас бас л үнэтэй болох нь магадгүй байна. Тийм болохоор та хэд маань одоо хүүхдийн чинь даатгал хэрвээ 10 сарын 1-нд дуусах ч юм уу магадгүй те эсвэл одоо 9 сарын 1-нд дуусах бол одоо энэ 7 сар таад маань хийлгчих юм бол хямд одоо хуулиас өмнө хийлгсэн даатгал бол таны даатгал дуусах хугацаанд хүртэл хүчинтэй байна гэсэн ийм залттай гарах юм байлээ шүү. Тийм болохоор одоо эртхэн хийлгчүүл арай хямд даатгал хийлгэхийг бодорой. Даадаг том хүүхдүүдтэй улсад бол тэрэн дээр шүү. Бид хэд маань бас 5 цаас бас их тийм жаргаж олдог биш ямар тийм ээ. Тэг жоохон татуу боломжтой байгаа дээр нь одоо энэ 8 сард л одоо амжуул гэсэн үг шүү дээ. 8 сараас өмнө амжуулчих юм бол ВСП гэл пак гэл чанга гэл ороод ирвэл бас л чанга бол болно шүү дээ хэдүүлээ. Тийм ээ. ВСП ч амар үнэтэй. Тэгээ заавал та бид нэр төлөх ёстой. Ийм даатгах шүү дээ. ВСП биш шүү. Травал аваагүй хүнд ВСП хийдэг угаасаа. Тий, травал ерөөсөө байхгүй бол ВСП хийхгүй. Лого добе пабито ПМЖ визтэй хүмүүс бол ВСП-гийн тэр охин компаниар хийх болох нэ л гэж ингэж ойлгоод байгаа шүү дээ. Тий. ВСП-г манай тэр ВСП плюс аюу андуурдаг биш шүү. Энд чинь өөр компани. Зарим ВСП тэр охин компани бол зарим эмчнэр өөрөөсөө мэддэгч шүү дээ. Энэ одоо юу юм? Гүү ийм ямар үзэхгүй гэд за нөгөө даатгалаа. Хуучнаараа даатгалгүй яасан энэ гэсэн тийм асуудал байдаг шүү дээ. Тийм болохоор бас эмч болгон бас тэрийг бас нэг хүлээж авахгүй байгаа юм байлээ. Тийм. За одоо 9 сард ВСП даатгал нь дуусаж байгаа. Юу нөө? Даатгал нь дуусаж байгаа хүүхдийн даатгалыг одоо 7 сар сунгал болно. Боги мэд хаачин болно. Одоо ичээр нь бол жишээлбэл юу яаж байгаа шүү дээ. Одоо 11 сар хүртэл дуусж байгаа хүмүүс одоо мөнгөтэй байгаа дээрээ 11 сараа одоо бүтэн жилээр сонгочаа гэж хэлчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бол айгүй зөв асуудалтай. Эсвэл жоохон хямдралтай байхтан ч юм уу ингээл оруулцдаг л байсан шүү дээ хүмүүс. Тий. Одоо жоохон хямдрахгүй байна. Яагаад хямдрахгүй байгаа юм гэхээр одоо энэ даатгалын салбарууд бол угаасаа юу яагаад байгаа байхгүй юу? Одоо энэ өмнгийн ханшны одоо ийм амар өсгөнэ гэдгийг мэдсэн. Тэгээ эдгээр ч одоо нэг тийм болохгүй байна. Мэдээж хэрэг одоо коммерц даатгалууд угаасаа хямд шүү дээ. Тий. За тэр бүр 6-7 мянгийнхан бол бүр ч хямд. За тэр бол зөвхөн одоо нэг визний даатгалууд шүү дээ угаасаа тий. Тийм болохоор яг эмчилгээ сувилттай юутай тийм даатгалууд бол 10 хэдтэй байгаа дэр нь хийлгсэн дээр шүү. Тий. Тийм болохоор чиний 9 сар дуусгаж байгаа даатгалаа одоо хийлгэж болно шүү. Тий. За ВСП яг ВСП даатгалтай бол чи ВСП-ийн төв дээр очиод мэд. Одоо би 9 сард дуусгаж байгаа да одоо хийлгэж сунгуул яг тийм манай даатгал бол сугаал өгдөг. ВСП бол адилхан байх гэж бодож байна. За адилхан байхаа гэж байна. За 10 сард хүүхдийн даатгал дуусч байгаа юм аа. Өөр даатгал руу шилжүүлж болох уу гинэ? Болно шүү дээ. Тэр бол коммерц даатгал бол хувь хүний л асуудал шүү дээ. Тий. Хувь хүний л асуудал. Ер нь бол тий одоо жишээлбэл та маш олон жил ямар нэг за жишээлбэл за яг слави даатгалтай та хүүхдээ 2-3 жил даатгацсан бол өргөжлөл явсан дээр. Нэг даатгалын салбартай олон жил байх юм бол нэгдүгээр лимит нь өсөөд ямарваа нэг давуу тал заавал байгаа шүү дээ. Тийм. Тэрнээс жил болгоны өөр даатгал ингээд сэглээд яваад байх бас машин хүртэл гэдэг үстэй. Машины даатгал нэг л газараа байвал айгүй ашигтай байдаг. Бод бонус нь өсчээдэг. Яг тэрнтэй адилхан шүү дээ. Тий. Их олон сэлгэсэн бол жоохон ашиг муутай л та мэдээж хэрэг. За яг хөө тэгтээ маш их үнэтэй даатгалтай байж байгаа жоохон хямдхан даатгал руу оруулъя гэвэл одоо хамаагүй л дээ тэгэл та хэдийн мал үзэмжтэй оруулж болохгүй юм бол байхгүй л дээ болно. Тий. За болно гэж яг үнэ. Он гараад 3 сард дуусаж байгаа. Он гараад юу гэнэ?
Юу гэд бичсэн байна? Он гараад 9 сар дуусч байгаа. Одоо сунгуулж болох юм уу гэнэ? Он гараад 3 сар дуусч байгаа юу? Болно шүү дээ. Би бол сунгаж л орхидог. Надад бол асуудал байхгүй. Систем зөвшөөрөл ороод ирдэг. Тий. Тэрэнд бол сунгалтан дээр бол ерөнхийдөө болохгүй юм бол ерөөсөө байдгүй юм шүү. Тий. Айхтар бүр нэг жилийн дараа гэвэл юу юм гэсэн шүү дээ. Ер нь тэгж бол би үзээгүй. Ер нь бол нэг 3-6 сард бол асуудал юм бэлээ. Тэгээд бол удаал ороод ирдэг. Тий. За өшөө таад маань би юу ярих гэж бодчихлаа. За тэгэхээр таад маань аялал жуулчлал дээр жоохон анхаараарай гэж хэллээ. Даатгалын асуудал дээр өшөө асуух юм байна уу? За тэр даатгал коммерц даатгалтай хүмүүс бол үндсэндээ та нар ямар даатгалаас шалтгаалаад таад маань ерөнхийдөө даатгалынхаа мөнгийг буцааж авах тал дээр дор нь өргөдлийн бичээд тэр явуулдаг газар нь явуулаа ч юм уу даатгалсан хүн дээр очиод юм материалуудаа сайн тэр дор нь өгөөд ингээд явуулж байгаарай. Шүүн нөө хилцэх хугацаа гэж байдаг. Хугацаа нь өнгөрцөн бол бас олгоддгүй бас нөхцөл бас байдгийн шүү. Тий. За комплекс даатгал 2 хүүхдэд хийлгсэн юм буцаан олголт гэж байдгүй гэнэ. Ерөөсөө огт үзүүлээгүй юм уу тийм ээ? Хэрвээ үзүүлж харуулад эм авсан бол тэрийгээ тэгээд тэр юуруугаа явуулаад л үзэх хэрэгтэй шүү дээ. Тий. Тэгээд тэнд чинь тэрийг шийддэг тусгай хилцс байдаг. Эмчнэр сууж идэг. Тэд нар чинь шиг шийддэг байхгүй юу? За энэ мөнгөний явуулъя. Дансрын хийчи. Энэ бол өөрөө төлөх ёстой юм байна. Даатгалын компани төлөх ёсгүй юм байна. Гэт ингээд ангилаад өгдөг байхгүй юу? Тий. Огт үзүүлээгүй хүүхдүүд бол байхгүй хаа. Буцаан олголт гэж байхгүй бах. Тий. За өөр асуул байхгүй бол энэ удаа ингээд цагдаа дээр зөвхөн БЗП хийнэ гэсэн харин тий яг үнэн байхгүй. Тийм. Цуу яриа биш угаасаа тийм юм болсон. Тэгээд одоо энэ 8 сарын 1-ээс ганцхан эрүүл мэндийн даатгалч биш. Бас өшөө гадаадын иргэдэд зориулагдсан бас ганц 2 өөрчлөлт орох юм бэлээ. Тэр нь бол бас дэлгэрэнгүй одоо хууль гаргахлаар хуулийн өөрчлөлт гаргахлаар 8 сар мэдэгдэх бах. Тэр тухайг чинь тэгээд болж өгвөл мэдсэн юм байх юм бол та хэдтэй лайваараа бас хуваалцнаа. Зөвхөн эрүүл мэндийн даатгал бас биш юм бэлээ шүү. Өшөө бас нэмэлт өөрчлөлт бас орох юм бэлээ. Тийм. За хүүхдийн даатгал бас зөвхөн БЗП болох юм уу гэнэ? Хүүхдийн даатгал уу? Тий, ВЗП биш ээ. Одоо тий логой добы пабита улсад бол тэр ВЗП-гийн тэр охин компаниар даатгуулж магадгүй гэсэн юм нөхцөл гарсан. Тий. Тэрийг тэгээ 8 сард хэдүүлээ илүү дэлгэрэнгүй мэдж авнаа. ВЗП Травалта улсад бол угаасаа л ВЗП болно шүү дээ. Тий. ВЗП компаниг ВЗП-гийн охин компанитай бити андуураараа шал 2 өөр нэгцэлтэй. ВЗП охин компани чинь цэвэр коммерц гэдэг даатгал байхгүй. Ялгаагүй энэ Славия, энэ Эрго өдөртэй адилхан тим компани байхгүй. Тий. За. Ган чин гана чата хараарай. За тэгнэ тэг. Нэг чинь сая удаан хугацаанд ажилгүй байж байгаа, амарч байгаа, дэмжлүүлж байгаа. Тэгээд өчигдөр бүр ажилд орсон чи үнэндээ завгүй байлаа. Тэгээд зарим чатууд дээр үнэхээр хариу бичиж чадаагүй шүү. Таад маань тэгээд амархлаар энэ хассан сайдар тэгээд холбогдно. За төрөөгүй хүүхдэд даатгалыг одоо хийлгэж болох уу гэнэ? Болохгүй юм дөө. Төрөөгүй хүүхдийг бол төрсний дараа л хийлгэнэ. За төрөнгүүтээ шууд овг нэрийг мэдсэн тий. За охин гаруул тийм нэр өгнө, хүү гаруул тийм нэр өгнө гэж. За тэгээд нэрийг шууд өгөөд аав ээж нь хоорондоо уулын гэр бүл болоод батлуулсан байвал их сайн. Батлуулаагүй болоод ирэхлээрээ эсвэл заавал ээжийнхээ нэрээр овглол ингээд нэг юм жонхорсон юм аюух гардаг шүү. Даанаагүй гадаад хүнтэй суудсан хүмүүс бол бас их асуудал гарч байна. Тэр чинь яг гэр бүл болох гэхлээр цаана хоёр улсаас жишээл хоёр улсын иргэн нийлсэн байх юм бол хоёр улсаас одоо нөгөө нэг гэр бүлтэй байгаагүй гэсэн бол авлага иргэний бүртгэл мэдээлэлээс авах ёстой ёо. Тэр чинь бүр аюу хүндрэлтэй асуудал. Тийм учраас та хэрвээ гэр бүлтэй одоо өөр хүүхдүүдтэй болж байгаа бол заавал одоо гэр бүлийнхэн тийм хүүхдэд төрөхөөс өмнө аавар нь овгуулах тал дээр одоо маш сайн одоо бэлтгэлтэй ажил, маш их төлөвлөгөөтэй одоо тэр хүүхдийг гаргах хэрэгтэй байхгүй юу? Тий.
төрчдөг аавар нь углах гэхээр ямар ч бичиг баримт бүх 100 задгаа байж идэг. За тэгээд төрснийхэн дараа гэр бүл болон дахиад нөгөө родны листэд солино гэдэг чинь шүүхээр ордог. Тийм асуудал шүү дээ. Аюу хүндэрдэг. Тийм учраас төрхөөс нь өмнө гэр бүлээ болж батлуулаагүй улсууд байгуул батлуулж ингэж хүүхдээ гаргаарай. Тэгвэл аюу амар. За тэгээд матрик дээр очиод хүүхд чинь үнэхээр аав ээж хоёр нь байгаа бол асуудалгүй шүү дээ. Тэгээд матрик дээр очиод тэр овогтой тэр төдөн сарын төдөнд төрлөө тийм хотод төрлөө гэдэг родны лист авлаа. Родны лист авсан байхад тэгээд даатгал ерөөс асуудал. Төрөнгөт нь даатгалах хэрэгтэй юм шүү. Тэр хүүхэд даатгалахгүй ерөөсөө байж болохгүй. Тий. За, шин төрсөн хүүхдийн түүхний шинжилгээ мөнгө хуцааж олгодох болов. Ёстой тийм түүх мөнгө гэхлээр их шин мэдэхгүй байна. Ер нь магадгүй юм да. Тэр чи одоо ерөөсөө тэр тухайн даатгалынхаа газрынхаа энэ чи одоо зөвлөх хэмжнээс нь асуудаг юм билээ. Тий. Төвөөс нь асуух хэрэгтэй. Тэр нөгөө юуны гэж байдаг шүү дээ. Ассистентская служба гэж байдаг шүү. Тэрнээс нь асуудаг байхгүй. Маш сайн хэлтэй хүнээр асуулгасан дээр шүү мэдээ. Энэ эмч ангаахын энэ үг хэллгүүч аягүй хэцүү шүү дээ. Тий. Тэгээд одоо ийм юм хийцэн. Одоо би танаад даатгалтай надад мөнгө олдох уу гэд асуучаар. Тий. Уцаар нь тэр ассистентская служба тэр даатгалын чинь ар дээр нь байдаг шүү дээ. Утасны дугаарууд нь дандаа байж идэг. Тэдрээс нь асуух хэрэгтэй шүү. Тий. Тэгээд даатгал болгоны чинь нөгөө нэг лимит гэж байдаг шүү дээ бас тий. За шүдэн төдөн төгрөг мис засвал төдөн төгрөг ч гэдэг юм уу тий. Ингээд лимитэр ингээд заасан байдаг шүү дээ тий. Гэрээгээ үз. Гэрээн дээр чинь бас байна уу юу гэж харах хэрэгтэй. Бүр мэдэхгүй бол өөртөөс нь асуух хэрэгтэй. Тий. Пластик карт нэрээ бас нэг асуудал гарсан. Ганц хоёр хүний одоо пластик карт ингээд даатгал хийлгчдэг. За тэгээд нэг цаасан даатгал бид нар түр даатгал хийж өгдөг шүү дээ тийм ээ. Гэхдээ тэр дүр даатгал чинь бол даатгал хийсэн хугацаагаар нь хийгээд өгсөн байдаг. Тэгэхээр хэрвээ та нарт пластик карт очоогүй бол хамаагүй шүү дээ. Тэр цаасан карт чинь байнгын хүчинтэй. Тэрийг өрөөл үзүүлээд явна. Тэрэнд бол ерөөс асуудал байхгүй. Тий. Ер нь бол пластик карт яг даатгал хийнгүүт чинь гэрийн хаягаар нь явуулдаг. Гэрийн хаягаар нь очоод гэртээ хүн байхгүй юм уу, хаалгууд нь хонгохгүй ч юм уу ингээд 2 удаа яваад буцсан байх юм бол тэр карт очихо болчдөг шүү. Тийм болохоор тэрэн дээрээ та хэд маань бас ямарваа нэг захиа занаа хүлээж байгаа бол сайн холбоотой байж тэрийг авах хэрэгтэй. Юу н шуудан хөргөлтийн хаа юм нэг гэрийн хаяг маягаа гэж тодорхой байлгаж хүнтэй байх үедээ ч юм уу тэрийг бас зохицуулах хэрэгтэй бол. За шин төрсэн хүүхдийн түүх энийг асуусан те ханд юу зарах хориотой юу? Энд юм зарах хориотой юу гэж юу? Ер нь бол юм зарах бол хориотой штэ. Та хэрвээ худалдаа 8 хийх юм бол яг хуулиа ярий хөөе. Яг хуулиа ярих юм бол бид нар бол та албан ёсны Жамнатинский лист аваад мал обход гэсэн зөвшөөрөл аваагүй бол та юм хэцээ зарж болохгүй. Зөвшөөрөл байхгүй шүү дээ. Та зарж байгаа ширхэг харандаа ч гэсэн та тэрэндээ татвар төлөх ёстой. За та мөнгө зээлүүлэх ёстой юу гэж айгүйх асуудаг. Мөнгө зээлүүлэх ёстой юу? Үгүй. Та хэрвээ мөнгө зээлдэг ч юм уу одоо хувь мөв одоо провидент шиг ч юм уу одоо ийм үйл ажиллагаа явуулж байгаа бол та заавал зөвшөөрөл авах ёстой. Яг үнэндээ бол яг одоо хэдэн жилийн өмнө тийм асуудал яхахгүй гарч ирсэн хоёр Монголын хооронд аюу хүүтэй зээлдсэн. За тэгээ хүүтэй мөнгө нь юу яасан? Бичиг цаасгүй байсан. Амар тохиролцоод аваад өгөлчсөн. За тэгээд яг шүүхээр орсон чинь хийн буруутсан гэж зээлсэн хүн буруутсан. Чех улсын хууль бус үйл ажиллагаа явуулсан нэгдүгээр, хоёрдугаард ямар ч татвар төлөөгүй. Зээлсэн мөнгөнд ямар ч татвар төлж байгаагүй. Тэгэхээр бид нар хүүтэй мөнгө зээлэх бол нэгдүгээр хууль бус байдаг юм байна. Худалдаа намын хийх хууль бус байдаг юм байна. Тийм учраас хэрвээ та худалдаа намын хийж байгаа бол заавал зөвшөөрөлтэй байх хэрэгтэй. Жамнатинский листтэй байх хэрэгтэй. Торт хийж байгаа хүмүүс Жамнатинский лист авдаг штеп. Худалдаа ямарваа нэг машины таксины үйлчилгээ хийдэг бол Жамнатинский лист авдаг штеп. Тэрнтэй адилхан та ямарваа нэг худалдаа намын хийж байгаа заавал авчих хэрэгтэй. Одоо чинь жишээлбэл Forlac компанид ингээл трансфактор ингээл зарж штеп. Тэгэхээр чи бид нар бол албан ёсны одоо бид нар татвар төлдөг штеп. Бүтээгдэхүүн болгондоо бид нар татвар төлж авдаг. Нэг бүтээгдэхүүн авсан ч тэрнийхээ ДПХ-г төлж л явдаг. Тийм байхгүй та татвар төлөгч байхгүй бол тэр тухайн оронд ямар ч ашиг байхгүй та хууль бусыг хийж яана л гэж ойлгож болно. За тийм учиртай юм шиг энэ өнөр. Тийм болохоор дээр би бас нөө чегэд байгаа монголчууд анхааруулаад юу гэсэн гэхлээр Туркээс манайхан ч одоо турк бараас амар гоё те. Яста гэлцал яста амар ойдл мойдл чанар манар ярих юм байхгүй те амар гоё цүг хувцс яваа амар гоё юм ирдэг штэ те. Ор хүншлийн даавч гэж ашиг. Хамгийн гол нь та нар туркд байгаа хүмүүсээс нааша бараа ачихта би юу гэж бодсон гэхлээр айхтар тэр нөгөө нэг брендийн нөгөө нэг
үг үсгтэй Adidas одоо юу Zara Mara гэдэр гэл ингээл бичсэн юмнуудыг худалдаж аваад хэрэггүй байхаа. Шууд энэ таможны байна штэ тий одоо энэ сэлничний одоо юуны гайл төр чинь ерөөсөө шууд тэр чинь одоо нэг шалгаад энэ ингээд Европ руу угаасаа брэнд хуль брендийг бол шууд шатаах юм хураах одоо шууд үйл ажиллагаа явагдаж байна. За одоо тэгээд одоо энэ эдгээр чинь тэнэг улсууд биш шүү дээ. За Туркээс Монгол хүн юм захиалж байгаа ч юм уу эсвэл гадаад хүмүүс л ингээл нэг их хэмжээгээр ингээл овртой бараанууд ингээл оруулаад ирэхлээр шууд гайлын үзлэгээр хэрвээ орох юм бол тэн дотор нь хэрвээ хулих брэнд л байх юм бол шууд хурааж байна. Одоо тийм 2 3 тохиолдол миний чихээр л аваарал гарчлаа. Тэгэхээр та хэд маань тийм асуудал бити гаргаарай. Хайр мөнгө штэ. Хайр мөнгө. Тэрэнд орол зүгээр Турк яваад өөртөө зүгээр хуцалчаад ороод ир. Сайхан газраа үзээд өөртөө гоё тэр хуцаа өмсөд ороод ир яшиг зүгээр. Йоо тэрнээс тэрийг зараад баячмаач бантаа яшиг. Би өөр тэгж бодсон юм. Шал балаа юм бэ тэгээд. Наашны явуулаад тэнд нэг хүн чинь бас боол ажил болж байгаа штэ. Тэгээд энд нэг арайч олсон 5 цаасаа яста дээр хог гэж тэгээд гайлдар хуруулчих юм бол яста хайр мөнгө болчих байгаа. Тийм бодлоор та хэд маань тэн дээр бас анхаараарай. Тийм хулих брендийн имийг бол ерөөсөө идэр болсон. Яста нэг нүдэрээ ч үзэхгүй шүү. Тийм. За төрөөгүй хүүхдэд энийг хэлсэн те. За шин төрсөн хүүхдийн энийг хэлсэн. За юм зарахыг хэлсэн. Тийм болохоор худалдаа 8 дээр та хэд маань бас нэг жоохон чанартай 8 хийдгүүч хүн алга манай монголчууд ч бас ингээд бас ажлынхаа хажуугаар бас 5 цаас олж илээ. Болохгүй юм байхгүй шүү дээ. Олж байгаа шүү дээ. Би ч гэсэн ингээд болроо хаяа зараад трансфактора зараалаа ингээд Google байгаа шүү дээ. Дадгалтай хийгээд ингээд Google байгаа шүү дээ. Бас нэг 5 цаас олохыг л бодно. Тийм болохоор та хэд маань тэр хуль брэндэн дээр та хэд маань зүгээр л ингэсэн дээр шүү. Даанаагүй тэр хил гайлаар орж гарах юм бол бүр шал заваа юм биш шүү. Тэр шиг би байтгүй бай. За шөө юу гэж байна. За эргохор хийлгсэн даатгал хугацаанд дуусах хүчинтэй юм нэ. Даатгал хийлгсэн байгаа бол хүчинтэй байгаа шүү. Одоо би хэлээд байна шүү дээ. Даатгал хийлгсэн одоо жишээлбэл сая өчигдөрхөн хүртэл адаас одоо Монголоос хүүхдүүд хүүхдийн даатгалуудыг хийлгэсэн шүү дээ. Тэд нар ч бол хүчинтэй. 8 сарын 2-наас өмнө хийсэн бүх даатгалууд дахиад хүчинтэй л байна. 8 сарын 2-наас хойш хууль хэрэгжээд эхэлснээс хойш одоо 8 сарын 3-нд хийлгсэн даатгал аюул болохгүй болчих магадгүй болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрэн дээр хэдүүлээ одоо тэр харж илээ ямар шийдвэр гарч би тэдэд хэрэг эерэг хууль гарах нь тийм ээ. За би ажлын гэрээгээр ирсэн 2 хүүхдээ комплекс даатгал хийлгээд авчирсан. Одоо бичиг баримтаа сунгуулах юм аа. 2 жилээр 2 хүүхэд маань заавал 2 жилээр даатгал хийлгэх ёстой юу гэж байна. Үгүй шүү дээ. Заавал 2 жил гэхгүй шүү дээ. Яагаад 2 жил гэж байгаа. Яг нь даатгалын хугацаа, байрны бичгийн хугацаа, тийм ээ. Аав ээжийнх нь одоо ажлын гэрээ мэрээ одоо хугацаагүй өдр байх юм бол хүүхдний 2 жилийн даатгал виз гарчих юм мал бас өндөрлөлтөө. Тий. Тэрнээс биш 1 жилийн даатгал хэлсэн ч болно шүү дээ. Заавал 2 жил. 2 хүүхэд 2 жил гэхээр бас л үнэтэй тусна л баг л та мэдв. Даа нэг ийм олон хүүхдээ улсаа та хэд маань одоо сунгуулах бол одоо энэ яаралтай сунгуулаарай. 8 сараас өмнө сунгуулаарай. Их мөнгө гарна шүү. Одоо 2 хүүхэд жишээлбэл одоо 50 мянгаар даатгалах болчих юм бол одоо бүр алуулах шүү дээ бид нар. Цалин ямар вүлээ. Чек ч одоо цалин айгу бага шүү дээ үндсэндээ. Тийм ээ. Тийм болохоор энэ дэр бас бодол жоохон хавчиж шахах юм полиц гарч ийн үү гэж харагдаад байгаа зөөр юм харж лээ. Тийм болохоор 2 хүүхдэд чи даатгуулах гэж байгаа бол мэдээ одоо даатгуулах хугацаанд сунгагдах болж байгаа бол травал авахулаагүй бол энэ травал авахулаагүй улсад маань л энэ аюу хамааралтай асуудал шүү дээ. Ер нь травал авчих юм бол тэгээд ВЗП үндсэн жинхэнэ ВЗП даатгал бол тэгээд асуудал авах шүү дээ. Зөвөр инээ далдал хүүж явах ийм л болж шүү дээ. Гоё инээ далдал явах шүү дээ төлөө. Инээ далдад явна гэснээс нэр травалынхаа шалгалтанд бэлдэж гинөө манайхаа. Одоо нөгөө нэг А2 гоё яста жинхэнэ өвцгөн шүү дээ одоо. Тий. Одоо бүр зармид бүр буугаад өгсөн байж тээ. 70 давар буугаад өгсөн. Боли тэр шалгалт болох би чадахгүй байна. Яагаад өөрөөсөө үнэлэхгүй байгаа юм бэ та чинь. Жохоо сурал та.
Эсвэл нөхрийгээ за энэ л тэдчүүл яг би тараал дагсан гэр бүл болоо гэсэн юм асуудал аягүй их яригдчихэ. Адилхан үзэлцэх гэж байна шүү дээ. Эрэгтэй эмэгтэй хоёр юугаар ялгаатай. Нөхөр чадна гэж байгаа бол яагаад ихнэр чадахгүй гэж. Хоёулаа та хоёр чекэл сурал та. Чекүүдтэй сайн найзалдаа ингээл монголчуудаагаа нийлээд монголчуудаагаа ингээл буу халаад ингээд суугаад ахаар нэг ганц хоёр час хийсэн чамд нэг чекэл заах. Чек найзуудтай болол доо. Чекүүдтэй ер нь их найзалж байгаа их айгу бараг байдгүй юм байна манайч одоо яахлаар тэгдэг юм болоо. Чекүүдээ сайхан найзлал да. Тэгжээсэл сурна шүү дээ чекэл. Тэгэл хаал бол ингээд нэг фракцаар ингээд монголчуудтайгаа ингээд зурлаад явах юм. Гоё чекүүдээ найзлал нэг чекэлийг ягшлал сайхан сурчаад. Тэгэл тэр шалгалтанд зүгээр идээгээл шалгалтаа өчөд гарал та тэр травалыг авал та. Цаашдаа эндээ бай гэж байгаа бол травал авцсан дээр шүү дээ. Юу ярьж байгаа юм. Тийм болохоор өөрийгөө жоохон дайчлал да. Өдөрт 24 цаг гэдэг чинь хүн болгонд ижил оногддог шүү дээ. Тэгэл тэр 24 цагаа та 8 цаг нь ажиллана, 12 цаг нь ажиллана гэж бодъё л да. 8-аас 12 цаг ажиллана. Би дээр нэг виза бичлэг хийгээ үсттэй тий. Тэгээд тэр 12 цагта та хэд маань хэдэн цаг нь унтах. За нэг 6-аас 7 цаг нь унтал та. Тэгээд 10 цаана 10 цаг юу хийх гээд байгаа юм? 2 цаг өдөр за бүр 2 цагаач бол шиг дараа гэд. Өдөр болгоно 1 цаг чи чек хэлэндээ зарцуулна л та. Эсвэл хувь хүнийхээ хөгжилтөд тарихад цэнгэлэхтэй зарцуулах л та тий. Ганцхан цаг тарих оюундаа зарцуул, тарих ганцхан цаг чек хэлтэй зарцуул. Одоо чек хэл сурч байгаа мундаг миний бас хөөрхөн дүүнэр зөндөө байна шүү дээ. Ямар мундаг ирээд бүр 2 3 жил болсон бүртэл амар төгс одоо бусадтай юм заагаад явж шүү дээ өнөөдөр. Сайн ярьж бүр нэг сайн төгс биш нь одоо хүүхдүүдэд чек хэл заагаад бүр мундагууд нь одоо томцолтон заагаад ингэж явж шүү дээ. Яа тэр дээр бүр зөв үнэн бахарх чинь амар мундаг. Адилхан л юу ч бидэхгүй л ирсэн шүү чекээс. Чек саяхан л ирсэн хүүхдүүд шүү дээ. Тэрнээс энэ чек чинь 5 10 жил болсон ч өнөөдөр нойлын ногоон тэг байж байгаа улс зөндөө байна шүү дээ. Юу ч сураагүй. Тэ. Чекүүдтэй найзлаа хүүхдүүд минь ээ. Залуучуудаа сайхан чек охтууд ингээл сайхан. Яа тийм бэ найзлал да. Эхнэр хүүхдгүй шүү. Эхнэр хүүхдтэй бол болохгүй бас. Тэ. Чек суралдаа тэр цуг ажиллаж байгаа чекүүдтэйгээ зүгээр хэл амын сууглаад энийг юу гэдгийг энийг бичээдэг одоо ингэж л жоох итгэвтэй зүгээр нэг янз юм байл да. Үзүүлээд өг зүгээр чек хэлэн дээр зүгээр л үзүүлээд өдөр болгон мэдээ сонс чек хэл дээр зурагт үз. Тэгэл айл болохоор ингээд дэлгүүр хошоо. За дэлгүүр хошоо холбоотны хэлэл бол сурчдаг юм шиг байгаа. Одоо бол А2 бол нэлээ өндөр шаардлагатай шүү дээ. Нэлээ их юм шаардна. Сонсгол шаардна. Бичин уншин тэр шиг зур алаад өгнө. За энэ юу гэнэ? 9 сар дуусах хүүхдийн даатгалыг 8 сарын 2-наас байсан хэрэгтэй мэдээлэл байлаа. За баярлалаа. Хэрэгтэй мэдээлэл өгч байгаа бол тэгээд авахыг аваад хаях нь хаяна үз. Тий. 8 сарын 2-наас хой юм сунгуулж болох юм байна тий. 8 сарын өмнөөс сунгуул одоо сунгуул хэрвээ сунгуулбал одоо сунгуул цаа юу. Яг үнэ. 9 сар дуусах хүүхд. Тий. Сунгуул бол одоо сунгуулцгаагаарай хүүхдүүд нь тий. Яг үнэ. Тий даатгал за элэгний вакцины хийлгээд даатгалаас мөнгө нь орж ирэх болов уу? ВЗП даатгалтай гэнэ. Элэгний вакцин дөө ер нь бол ВЗП чинь бас нэг их хүндрэлтэй ч юм уу одоо тийм янз бүрийн одоо шинжилгээ төрхийн өмнөх шинжилгээ эдрийн мөнгө бол буцаагаад олгогддог юм байл шүү дээ. Шууд зүгээр л ВЗП-ийн төв дээр би та хэдэд маань дандаа хэлдэг шүү. Янз бүрийн асуудал гараад мэдэхгүй байгаа бол нэг өөрөө ярьдаг бол өөрөө дахиад оч ВЗП-ийн асуудлыг ВЗП-ийн төв дээр нь очиод асуу. ОМП-ийн асуудлыг бол ОМП дээр нь очиод төв дээр нь очиод асуу. Хог төлөлт одоо энэ хотын захиргааны асуудлыг бол хотын захиргаан дээр нь очиод асуу. Тэрэн шиг хамгийн зүйтэй ойлгомжтой мэдээллийг өгөх газар хүн байхгүй шүү. Ам дандсан монголчуудыг яриа ч юм одоо миний яриаг хүртэл та нар маань батлаад бүр ойнагчаар үний ярьсан болов уу эсвэл буруу ойлгосноо ярьч уу гэдгийг ботгол хэрэгтэй шүү дээ. Тий, би ч бас төгс зөвлөр хүн биш шүү дээ. Алдаа оноотой шүү дээ. Бас л хүч чадсантай шүү дээ заримдаа. Одоо бүр хит наркосонд орсон. Одоо бүр барьсан тавьсан баг заримдаа пүүчээ бод хааваад их шахдаг шүү дээ. Энэ үдийн шилээ тавьчаал тэрийг хаана байгаа мэдгүй. Наркосонд их орох айгүй балаа хин тий. Амар мартавхаа уулж идэг угаасаа. Ерөөс хэрэг алах. За тэгээд дээр нөө тэнэг дээр зөвнөг залгууд гэдэгт болох байлгүй удаа удахгүй. За тэр чаа. Тий болохоор мэдөө
Одоо тэр газрын асуудлыг энэ нөгөө нэг үйл хөдлөлийн зээлийн тухай би ярьсан шүү дээ. Тэ нэрээ үйл хөдлөлийн зээл гэснээс үйл хөдлөх байшингийн зээлийг бол бас их чамбай юм бэ шүү. Бас ингээд би чинь нөгөө нэг лайв хийсэн шүү дээ, тий? Та хэд маань орон сууц аваач, газар аваач гэд ингээд лайв хийсний дараа бас хүүхдүүд маань зөндөө холбогдсон. Тэгээд тэнд өөрсдийнхөө болсон ганц хоёр зүйлээс ярьж исэн. Тэгсэн чинь ерөнхийдөө бол байшингууд бол одоо даанаагүй Малада Баяславт аюун үнэтэй байгаа юм байна. Мостод бол амар хямдхан байгаа юм байна. Тэгэхээр ерөнхийдөө тэр яагаад хямд байгаа, яагаад үнэтэй байгаа гэдгийг хүн аягүй их бодолцох хэрэгтэй юм шүү. Ерөнхийдөө хямд байгаа газрыг би бол одоо мостынхнагаа бас буруудах гэж байгаа юм биш. Ерөнхийдөө бол байгаль орчны байдал, нийгэмшил, тухайн хотын нийгэмшлээс аягүй шалтгаалдаг шүү ер. Ирээдүйд маш сайхан зөв зүйтэй хүмүүжлтэй маш чанартай сургуультай ч гэдэг юм уу маш гоё орчинтой ч юм уу одоо тийм газрууд бол ерөнхийдөө орон сууцууд аягүй үнэтэй шүү дээ. Аягүй үнэтэй. Дандаа маш их чэхүүд нийгэмшсэн газар байвал их зүгээр шүү. Тий. Би бас тэг зөвлөхөр байна. Тэгээд байшин авахд бас асуудал бас их байна. Зээл жишээлбэл 4 сая 500-ын одоо орон сууц авах гэсэн чинь зөвхөн 3 саяын зөвшөөрөөд сая 500-ын одоо өөрөө байх жишээтэй. Нөө цалингаас ч шалтгаалаад тэгж одоо өгöd байгаа юм байна бас тий. Тэгэхээр 5 саяын гоё одоо 4-5 өрөө байр авъя гэхэд чиний цалин хүрэхгүй шүү дээ. Тэгэхээр банк болохоор за чи манайх бол 3 саяын л үгүй үлсний чи өөр гаргаж чадах юм л тэр байшин аав. Тэгээ ийм нөхцөл тавьж гин гэж шүү дээ. Тэнгүүд чи манайх ч одоо арай нөгөө банкнаас өгсөн зээлийг авангуудаа шал өөр хотод өөрийнхөө ажлаас шал өөр хотод байшин худалдаж авч тийм асуудал зөндөл гарсан юм байна. Авдгийн байна. Тэгэхээр одоо тэхэс биш яг одоо бид нар сая 500 төгрөгийн хуримтлал хадгаламж байхгүй бол одоо тэхэс биш яг тийм ээ. Тэр ч бас одоо бурхан зөв л дөө. Одоо Маладад амьдарч ажиллаж байгаа мөртлөө парагас байр авах ч юм уу эсвэл одоо мостод байр авч тэгж одоо машинаар нааш чашаа одоо ингэ ажилдаа явдаг гэж ярьж байна тий. За. Манай хүүхдүүд юу гэнэ? Манай хүүхэд Чехэд 3 жил сурч байгаа. 3 жилийн дараа 18 нас хүрнэ. Нөхөр бит хоёр ажлын гэрээгээр ажилдаг. Хүүхэд маань насанд хүрээд тарвал хүсвэл өгөх үү? 18 нас хүрээд лава иргэн хүсч болдгийг билээ хүүхэд өөрөө дангаараа. Тий. Ээж ааваас хамааралгүй болоод өөрөө тарвал хүсч болдог. Биш тарвал гэнэ иргэншил хүсч болдгийг билээ шүү. Юура мөхтөө яа. Тий. Тийм болохоор өөрөө онпед бүх материал авах бүр нэрхтээ болчдөг. Аав ээжээс ер нь хараад бус болчихно. Тэгэхээр тарвал өсөлт өгч болох байх гэж бодоод байна. Тий. Иргэнийг бол бүрэн болдго юм билээ. Тий. Гэхдээ мэдээ чи хэрэг бас нөгөө намтар аавна. Бүх аав ээж нь ажилтай мөгөө гэдгийг судална. Тийм материалууд нэгж авдаг юм билээ шүү. За. Энэ юу гэнэ? За зөндөө юм ярьчлаа. Миний ажилдаа явах цаг болж байгаа юм шүү дээ. За та хэд маань тэгээд бүгдээрэнд нэрүүлэн кек хүсье. Трансфактор сайн уугаарай. Байнгын захиал өгөөч, эгчтэйгээ холбоотой байж, трансфактор авууж, эрүүл мэндэд дархлаандаа одоо хөрөнгө оруулалт хийж байгаа та нартаа маш их баярлж авдгаа хэлэх нь зүйтэй байх. Тий. Тэгээд дархлаагаа дэмжиж даам амьдрцгаая. За баяртай.